Сайн уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Prime Online Language-ийн ээлжид хичээлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ past simple болон present perfect цагийн ялгааг авч үзье. Энэ хоёр tense маань болохоор монголчууд нь монголоос англи руу орчуулахдаа их төвөгтэй байдаг учраас ялгахад хэцүү байдаг. Өнөөдөр бүгдээрээ тэрийг залруулж зөв хэрэглэх аргыг сурч авцгаая. Бүгдээрээ эхлээ өгүүлбэрийн бүтцээ авч үзье. За, эхлээ past simple. Past simple дээр болох юм бол subject, verb, гэтээ verb нь өнгөрсөн цаг дээр ed хувиргалтайгаа object. Энгийн өгүүлбэрийн бүтцтэйгээ. Жишээ авах юм бол I did my homework. Би даалгавраа хийсэн. Харин present perfect tense дээр болох юм бол subject, have, has түүнээс гад тэгээд verb-ийн past participle хоёрдугаар хэлбэр дээр хувирна. Жишээ авъя. I have done my homework. Би даалгавраа хийчихсэн гэж. За, энэ хоёр өгүүлбэр маань хоёулаа утга адилхан. Гэхдээ монголоос англи дээр хэрэглэхдээ аль тохиолдолд алийг хэрэглэнэ вэ гэдгийг хүмүүс мэддэггүй. За, одоо жишээгээр хацуулсан маягаар бүгдээрээ ялгааг нь харж үзье. Эхнийх нь My company built 10 buildings. Манай компани 10 барилга барьсан гэж. Энэ тохиолдолд авч үзэх юм бол тэр компани нь дахин үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Дампуурсан. Эсвэл тэр хүн аялаасаа гарсан тохиолдолд тэр хийжсэн зүйлс нь дахин хийгдэх боломжгүй болсон тохиолдолд past simple авч байгаа. Харин present perfect цаг дээр ашиглах юм бол My company have built 10 buildings. Тэр компани, манай компани 10 барилга барьсан. Гэхдээ тэр компани үйл ажиллагаа дахин үргэлжлүүлсээр байгаа. Дахин өөр барилга барих боломжтой байгаа. Энэ past simple цаг дээр харж үзэх юм бол тодорхой хугацаанд заасан өчигдөр, өнгөрсөн жил, өнгөрсөн сар эсвэл яг тэр оноо дахин давтагдах боломжгүйгээр яаж жишээ хэлье л да. Би өчигдөр нэг эссе бичсэн. Би одоо өчигдөр хийгээд дууссан. Гэхдээ би өчигдөртөө дахин очиод өөр эссе бичнэ гэж байхгүй шүү дээ. Харин perfect tense дээр харж үзэх юм бол би өнөөдөр нэг эссе бичсэн. Гэхдээ өнөөдөр дуусах хэдэн цаг байгаа л одоо 9 цаг гэж. Надад дахиад 3 цаг явах хугацаа. Би бичлэг дууссан дараа дахиад нэг эссе бичих боломжтой гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ялгаа нь тийм. Нэг нь өнгөрсөндөө дууссан дахиж хийх боломжгүй учраас past simple дээр. Харин үргэлжилж байгаа хугацаанд дуусаагүй дахин хийх боломжтой. Дахиад цаг үлдсэн. Тийм тохиолдолд авсан бол perfect tense дээр харж үзэж байгаа. Энэ бол ялгаа. Өөр нэгэн жишээ авч үзье л да. Жишээ нь хүн дээр ч юм уу. Steve Jobs invented an iPhone. Steve Jobs iPhone-ыг зохион бүтээсэн. Яагаад энэ дээр past simple авч байгаа вэ гэх юм бол Steve Jobs маань өөрөө өөд болчихсон, нас орчихсон. Өнгөрсөндөө бүтээсэн, харин ирээдүйд бүтээх боломжгүй. Дахиад өөр шинийг бүтээх боломжгүй болсон учраас past simple авч байгаа. Харин present perfect цаг дээр ярьж үзэх юм бол Tim Cook has introduced an iPhone X. Tim Cook iPhone X-ийг танилцуулсан. Тэр хүн маань одоо амьд байгаа. Дахин өөр юм танилцуулж шинэ юм нээх боломжтой учраас энэ дээр present perfect цагийг авч байгаа. Одоо цаг дээр жишээ авч үзье. I ate breakfast this morning. Би өглөөний цайгаа уусан. Гэхдээ одоо цаг эдэлж байгаа лээ. 9 цаг. Тэгэхээр өглөө өгдөх хугацаа маань дуусчихсан. Өглөөний 6-аас 12. Тэр хугацаа маань дуусч. Тийм учраас past simple цагаа авч байгаа. Хэрвээ одоо өглөөний 11 цаг болж байгаад тэгээ бид нэр ярьсан бол I have eaten breakfast this morning. Би өглөөний цайгаа энэ өглөө уусан. Гэхдээ цаг 11, 12 болт надад дахиад цаг байна. Би дахиад юм идэх боломжтой. Тийм учраас present perfect цагийг авч байгаа. Хэрвээ ойлгосон бол одоо бүгдээрээ өөрсдөө жишээ аваад ярилцаад үзье. Эхлээд жишээ. Өчигдөр би нэг ном уншсан гэж байна. Энийг тайлна гэж бодож байна. За хэрвээ энэ англиар бичигдэх юм бол Yesterday I read one book. Өчигдөр би нэг ном уншсан. Энэ болохоор past simple цаг. Яагаад вэ гэх юм бол өчигдөр гэж тодтогч өгч байна. Өчигдөртөө болоод өнгөрцөн. Би өчигдөрт очиод дахиад нэмж ном уншна гэсэн боломж байхгүй учраас энэ past simple цаг. За дараагийн жишээг авч үзье бүгд. Өнөөдөр би 10 ном уншсан. Англи дээр Today I have read 10 books.
За, ялгааг харж гин үү? Өнөөдөр одоо би түрүү хэлсэн шүү дээ. Надад дахиад 3 цаг байна. Би тэр 3 цагийн дотор дахин хэдэн ном уншиж болох вэ? Энэ дээр нэмж болно. Тийм учраас энэ present perfect цаг. За, дараагийнх нь би 5 төсөл дээр ажилласан. Аль нэг гэж бодчих. За, хэрвээ англи дээр хэлэх юм бол I have worked on 5 projects. Have гэж юм perfect цаг угаасаа ш тодорхой. Яагаад ашиглаж байгааг бол би одоо амьд байгаа. Би дахин хэдэн цаг төсөл дээр ажиллах боломжтой. Тийм учраас present perfect цаг дээр ашиглаж байгаа. За, дараагийн жишээг харж үзье л да бүгдээрээ. Да Винчи анхны сэрүүлэгтэй цагийг бүтээсэн гэж. Хэрвээ англи дээр хэлэх юм бол Da Vinci invented first alarm clock. Da Vinci гэдэг хүн маань аль эрт өөд болчихсон хүн шүү дээ. Тийм учраас тэр дахин шинэ өргөн зохион бүтээх боломжгүй. Тийм учраас past simple цаг дээрээ хэрэгжилж байгаа. За, сүүлийн хэвлэл дээр харж үзье. 1921 он монголчууд тусгаар улс болсон. In 1921, Mongolia became independent country. Энэ нь болохоор past simple цаг. Ягаад гэвэл 21 онд гээд цагаа заагаад өгсөн. Дахин 1921 онд автагдахгүй. Тийм учраас энэ past simple цаг дээр хэрэглэж байгаа. За, өнөөдрийн хичээл та бүхэнд ойлгож байсан гэж найдаж байна. Дараагийн хичээлээр уулзлаа. Тэр баяртай.